Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол улс орон таймгийн хөгжлийн бодлогоо оролцоо боломж гэдэг сэдвээр тавьсан. Танилцуулъя. За манай орон таймг маань Дорн Сэрэг мандал нэртэй орон таймгийн хөгжлийн 2016-аас 2025 оны хөгжлийн эдийн зорилтыг 2016 оны 5 сард аймгийн иргэдийн төлөөлөгчдийн бодлогоор батлуулан түүнийг мөрдөн ажиллаж байна. Үүнд бол Дорн таймгийн за би эндээс үзүүлээ. Дорн таймгийн Монгол улсыг зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцид холбох гүүр занилаа бүснэлтийг маш тодорхойлсон байна. За Дорн таймгийн талаар дорж танилцуулах. За манай Дорн тайм нь 2017 оны эцсийн тооллогоор 24,058 өргөтэй 79,507 иргэнтэй аймгийн нийт иргэдийнхаа аймгийн төвд 44,835 иргэн, сумын төвд 13,681 иргэн, хөдөөд 20,991 иргэн амьдарч байгаа. Эндээс харахад сүүлийн өнгөрсөн 2016 оны судалгаараас үзэхэд хөдөөд амьдарч байгаа иргэдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Дараа нь 3,000 орчим иргэн хөдөөгөөс амьдарсан тоо үзүүлэлт байна. За хөдөлмөрийн насны иргэд бол 44,000 иргэн, эдийн засгийн төвтэй иргэн бол 31,000. За энэс бол ажилгүйдлийн түвшин бол 10.1 буюу өнгөрсөн 2016 оныхоос бол за нэг пунктээр буурсан нааштай үзүүлэлт харагдаж байгаа. За Дорн тайм маань 123,574 км газар нутагтай. Хойд талаараа Оросын холбооны улс, зүүн өмнөд талаараа Будапешт улсын улстай хэлэлдэг. За эдгээр улсуудтай бол 5 бомбоор нэг 5 ураа замын бомб, нэг агаарын замын бомбоор хэлэлдэг. За хөгжлийн бодлогын баримтч маань ерөнхийдөө нэг алсын хараатай 3 эдийн зорилт, 11 бодлогын чиглэл, 24 зорилттой. Түүндээ 24 зорилтынхаа хүрээнд бол 428 хийх ажлыг чагсаалтаар ингэж батлагдсан байна. Өндөр бол 3 зорилтын маань эхнийх нь бол хүн төрөлхтний нийгмийн хамгааллын хөгжлийг хангаж хүн амын өсөлтийг нэмэгдүүлнэ гэсэн. Нэгдүгээр зорилт. Хоёрдугаар зорилтын хувьд бол олон тулгуур доктортой эдийн засгийн эрүүл хөгжилтэй аймаг болно. Гуравдугаар зорилт бол эрүүл аюулгүй орчинд амьдрах. Эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлнэ. Ийм зорилтууд бидний төлөвлөсөн байна. Эхний зорилтын хүрээнд бол та бүхэн харж байна. Нийгмийн хамгааллын эрүүл мэндийн үйлчилгээний чанартай тэгш бүртэмжтэй байдлыг хангаж үнийг хөгжүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого дэвшилтийн технологи. Удирдлага менежментийн шилдэг тогтолцоог нэвтрүүлэх замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэн хүн амын өсөлтийг дэмжинэ гэж. Ингээд цаашлаад энэ бодлогынхаа чиглэлүүдээр бол зорилтууд маань харсан гэж тавигдсан байна. Нэгдүгээр бодлогын чиглэлийн хүрээнд бол 4 зорилттой, хоёрдугаар бодлогын чиглэлийн хүрээнд бол 2 зорилт тавьсан байна. Хоёрдугаар бодлогын чиглэл бол эдийн засгийн нийгмийн хөгжлийг идэвхсэн боловсролын байгууллагыг бие даасан байдлыг зэмлэнэ гэсэн. За гуравдугаар зорилт бол удирдлага зохион байгуулалтын тогтолцоог сайжруулна гэсэн. Ингээд та бүхэн слайдыг харуулсан. За хоёрдугаар зорилтын хүрээнд бол олон тулгуурт доктортой эдийн засгтай тэргүүлэх хөгжилтэй аймаг болно гэсэн. Энэ зорилт байгаа. Энэ зорилтын дөрөвдүгээр бодлогын чиглэлд бол экологийн органик технологи шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байна. За дараагийн зорилт бол тухайн уулуурхайн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэлийг кластерын хандлагаар хөгжүүлээд үнээрээ төгсгөхийн хэмжээнд гадаад хотын
зах зээл нийлүүлнэ гэсэн зорилт байна. Чиглэл байна. За аймгийн засаглалыг чадахыг бэхжүүлэх хөгжлийн удирдлага зохион байгуулалтын тогтолцоог сайжруулна гэж. За энэ ажлын хүрээнд энэ бодлогын чиглэлийн хүрээнд бол хоёр зорилт зөвшөөрлөө ажиллаж байна. За хөдөө аж ахуйн баялаг нөөц тулгуурлан экологийн органик технологи за байгалийн болон түүх соёлын нөөц тулгуурласан дотоод гадаадын аялал жуулчлалыг дагалт үйлчлэгээний салбар дэд утсыг зохицоор хөгжүүлнэ гэсэн зорилт байгаа. Энэ бодлого чиглэл бий. За 8-р нь Оросын холбооны улс бүгдээр хятад ард улсын хил залгаа мужууд зүүн хойд Азийн орнуудтай харилцан ашигтай гадаад хуралдаа идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж зүүн хойд Азийн интеграцид орох тээвэр логистик худалдааны төвөг болно гэсэн нутгийнхаа хувьд бол ийм зорилт тавьсан байна. Хөгжлийн нөөц онцлог давуу талдаа тулгуурлан сумдыг өсчлөн хөгжүүлнэ гэсэн ийм зорилт байна. За 3-р одоо бодлогын хэдийн зорилтын хөгжил бол хоёр болсон бодлогын чиглэлтэй байгаа. Энэ бол байгалийн баялагын нөөц түүний нөхөн сэргийгч чадвартай тохируулан ашиглаж тогтвортой хөгжлийг хангах замаар байгалийн урган төрхийг хадгална гэж. За 11-р нь иргэдийн суурь хэрэгцээ хүрэн хангасан амгалан тайван хандах нөхцөлийг бүрдүүлсэн хот суурийг хөгжүүлнэ гэсэн. Ингээд нийтдээ 11 зорилтын хүрээнд бол 11 бодлогын чиглэлийн хүрээнд бол 24 зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу бид нар хөгжлийн бодлогынхаа баримт бичгийг хоёр үе шаттайгаар баталсан байгаа. Эхнийх нь бол 2016-аас 2020 он, дараагийнх нь 2021-ээс 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлыг ангилсан байдаг гэж. За үүнээс энэ зүүн бол 2018 он бол хөгжлийн бодлогынхаа баримт бичгийн эхний үеийн явцын мониторинг хийх тохиолдолтой байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд бол бид явцын мониторинг хийж үзэхэд нийтдээ 24 зорилтынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үзүүлэлтүүдийг харуулж байна. Энэ бол синхрон харуулж байгаа нь бол дэвшүүлсэн зорилтууд түүний хэрэгжилтийн байдал бол тэр улаанаар авсан. За энэ зорилтуудын хүрээнд ерөнхийдөө задлаа дотор нь ямар ажлыг яаж хийж вэ? Бидний цаашдаа бодлогын хэрэгжилт маань ямар төвшөнд явж байна вэ гэдэг анализ зөв шинжилгээ хийгээд үзэхэд бол аялал жуулчлалын салбар бол өнгөрсөн хугацаанд бол нэлээд орхигдсон байна гэдэг дүгнэлт гарч байна. Дээр нь томоохон дэд утсын ажлууд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтынхаа чадамжинд одоо баригдаж бидний томоохон дэд утсынхаа ажлыг хийлгүү хөгжүүлсэн асуудал бол илэрч гарч ирж байна лээ. Ингээд бол 2016-аас 2020 оны хооронд хийж хэрэгжүүлэх ажлууд маань 42 хүртэл эхэлсэн байна гэдэг. Тийм үнэлэлт гарсан байна. За та бүхэнд харуулж байна. Хийж хэрэгжүүлээгүй хөгжлийн эдийн зорилтын хэрэгжил тусгацсан зорилтоос удаашралтай хийж байгаа. Буюу одоо бидний төлөө боломж байгаа зорилтууд маань энэ салбаруудтай байна гэж харуулж байна. Хүн төвтэй нийгмийн хөгжлийг хангаж одоо нэгдүгээр зорилтын хүрээнд бол 20% нийт хийгдэх удаашралтай ажлууд 20% байна. Хоёрдугаар хөгжлийн эдийн зорилтын хүрээнд бол бид 41.5%. За эрүүл аюулгүй одоо байгаль орчны чиглэлээр бол
21% гэсэн ийм статистик. За манай хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явц дээр бид цаашдаа ерөнхийдөө гол зорж байгаа гол зорилт юмнуудыг бол та бүхэн товч танилцуулъя. За бид бол аялал жуулчлалын салбарыг бол бас тэргүүлэх чиглэлээр болгон ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт бол цаашдаа бид ангийнхаа аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулалтаар батлуулаад иргэдийн бодлогоор батлуулаад ажиллаж байна. Үүний хүрээнд бол брэнд тодруулах ажлыг, аялал жуулчлалын брэнд тодруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөд ажиллаж байна. Манай улсын хувьд бол гадаадын аялал жуулчлалыг бид өндөр технологиос илүүтэйгээр байгалийн монголчуудынхаа түүх соёл, өнөө түүх соёлыг өнөө хүртэл хадгалж яваа онгон байгаль дэлхийд нэмээр өөрийнхөө соёлоо одоо хайцсан шүү дээ. Өнөө хүртэл онгон байгалаа энэчгээр нь хадгалж яваа одоо дэлхийд цорын ганц зүйл болохоор манай улс байна. За байгалийн онгон төрхөөрөө бол багас. Байгалийн онгон төрхөө энэ зэрлэг ханаа хувьд бид нар аялал жуулчлалынхаа нэг брэнд болгож ашиглая гэж бодож байна. Дээр нь эртний түүх турсгалт газрууд манай аймагт маш олон бий. Энэ түүх турсгалын газруудыг бол олон нийт танилцуулж ингэж аялал жуулчлалыг брэнд болгох. Мөн түүнчлэн дорн таймаг маань бол одоо 1939 оны дайны ялалтыг бол авчирсан аймаг байдаг. Энийг бол ялалтын түүх турсгалтай холбоотойгоор бид нэр аялал жуулчлалыг бас зохион байгуулах боломжтой үздэг. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тал дээр. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тал дээр бол манай үйлдвэрлэлийн салбар, хөдөө аж ахуйн салбар гэх юм бол ерөнхийдөө уламжлалт арга дээр хөгжиж яваа. Энийг бол цаашаа шинжлэх ухаан зөвлөсөн, технологи ширхүүлсэн ийм эцсийн бүтээгдэхүүн болгож гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх боломжтой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байж байна. За газар тариалангийн хувьд бол та бүхэн харж байна. Манайд бол газар тариалангийн хувьд бол 270 газрыг бол газар тариалангийн талбайгаас бол нэг 100 мянган орчим газар бол эдийн засгийн хэрэглэлтэнд орж байна. Цаашид бол 170 мянган эдийн засгийн хэрэглэлтэнд орж одоо экспортын чиглэлтэй эндээ дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжсэн тариул тариалж экспортлох ийм гэж байна. За тэр доктор би Монгол орны эмийн уран гэсэн энэ зургийг оруулж өгсөн. Энэ одоо манай аймаг бол тал хоёрын нутаг маш олон төрлийн эмийн ургамалтай, маш олон төрлийн ашигт ургамалтай байдаг. Энэ эмийн ургамлынхаа эд шидийг ихтэй монголчууд бол эмийн ургамлаа өөрсдийнхөө эмчилж маш баялаг уламжлалт өгдөг. Үүнийг бол судалгааны түвшинд, шинжлэх ухааны түвшинд судалж олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн боловсруулж олон улсын зах зээл дээр нийлүүлэх энэ ажлыг үнэхээр хүч тавин цаас зорилго болгож явах шаардлага үүнд гарч байгаа. Энэнийхээ хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөж явж байна. Та бүхэн жишээ хэлэх юм бол манай аймгийн Буланбүр Матц сумын нутгаар ургадаг харам жимс байна. Хүмүүс мэдж байгаа. Энэ харам жимсийн дотор нь биологийн асар их идэвхтэй нөөц байна. Биологийн асар их идэвхтэй. Үүнийг судлаад дотроос нь бол Японы эрдэмтдүүд бол хүний нүдний хараанд бол үнэхээр маш онцгой ач холбогдолтой элемент тогтоолоо байдаг. Тэгээд энэ талаас судалгааны ажил явагдаж байна. Энэ бол килограмм нь бол сая төгрөгийн үнэтэй жимс болж харагдаж байна. Гэх мэтлэнгээр бид нар энэ биологийнхаа жил бүхэн ургаад жил бүхэн алга болж байгаа энэ биологийнхаа нөөцийг эдийн засгийн хэрэглэнд оруулах зүйлтэй юм аа. Энэ чиглэлээр бол зүүн хойд Азийнхаа одоо хөгжилтэй орнуудаас технологи импортлж авч байгаа. Технологи шилжүүлж авч байгаа. Ийм зорилтуудыг цаашдаа тавьж ажиллах зорилттой байна. За уул уурхайн тал дээр бол уул уурхайн эрдэс баялаг бол манай аймагт бол нэг аймагт битгий нэг улсад байхгүй хэмжээний эрдэс баялаг байдгаа гэж эрдэмтэн судлаачид биологчид үздэг. Харамсалтай нь уул уурхайг хөгжүүлэх нь эдгээр эдийн засаг хэрэгтэй болгож байна. Уул уурхай ажиллаж байгаа уул уурхайн аж ахуйн хэрэгжүүлэлт байгаль орчны хариуцлагын асуудал үнэхээр тулгамж асуудал.
Тэгэхээр энэ дээр та бүхэн тунгаан үстэй. Ер нь байгаль орчны асуудлыг нэг нэмэр тавьж ийж байгаль орчныхоо экологийнхаа тэнцвэр байдлыг хадгалах эргээд бид нар экологичгүй, эц баялагчгүй уус болж хандлага. Тийм учраас эколого байгаль орчны асуудлыг нэг нэмэр тавьж асуудалд хандаж бодлогын шийдвэрүүдийг хийж гаргаж байна. За та бүхэнд түрүү хэлсэн тийм манай аймгийн хөгжлийн бодлогын байр бичиг бол зүүн хойд Азийн орнуудтай буюу Оросын орнууд бүгдээр хятад Судан улс. Бэлгэцэргийн зүүн хойд Азийн орнуудтайгаа бол харилцаж одоо энэ анги дээрээ бол тэвэр логистикийн аймгаа бол тэвэр логистикийн худалдааны төв болох маш том зорилт тавьж байна. Үүний тулд бол бид нэр өөрсдийнхөө чадамж боломжийг дээшлэх цаг биш. За дэд үтсийн зам харилцааны талаар та бүхэн өмнөх ойлголт тавьсан хүмүүсийн презентацаас үлдсэн зургийг харсан ба. Манай аймгийн хувьд бол босоо тэмдэглэгийн Ирэн цаг бичгийн Ирэн цаг бомб бичих бомб хоёрын хооронд босоо тэмдэглэгийн лазер хаалж байна. Харагдахгүй. Тавма харж байгаа. Тэр төмөр замын зураг төсөв. Зураг төсвөөж явж байна. За тэгээд эвдээ тэмдэглэх бол тэр хөөд одоо тэр 4 замын уулзар ба шүү дээ. 2 замын уулзар энэ цэгүүд манай Дорнот аймгийн Матад сумын хөөд газар байрлахаар өөрөөс төмөр замын талаар байрлуулсан босгоцсон байдаг. Энэ зөвлөгөөс бол урагшаана, хэлийн бомб хөтлөө бол хятадын стандартын нарийн зарим хөрсөн тавьдаг. Одоогийн байдлаар бол шаардлага чинь. Үүнээс сүмбрийн бомб хөтлөө бол төмөрцөн тавигдана. Энэ сүмбрийн бомбдоо цаашаа бол хойд Солонгос, Оросын улбаны улс, Үнэхээр хятадд болсон 3 улсын хэлцээгээр бол налаад харахгүй юмштай. Гэсэн ийм урьдчилсан прогноз та бүхэнд санаж байна. Энийг бол орон нутгийн зүгээс бол орон нутгийн төсөв хөрөнгөөр бол хийх одоо ямар ч боломжгүй. Тэр улсын төсвийн хөрөнгөөр бол хийх боломжгүй байна. Энэ дээр бол гадаадын зээл тусламж, зүүн Азийн орнуудынхаа тусламжтайгаар хийх шаардлага байна. За гадаад дотор нэг хөрөнгө оруулагч үйлдвэрлэгчдийг татах чиглэл санаачлагтай ажиллаж аймгийн тэргүүлэх салбаруудын тэргүүлэх салбаруудын хөгжлөлд дэмжиж ажиллана. Энэ дээр бол цаашид тавих зорилгууд бол хааж байна. Шинэ салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уламжлалт харилцааны хүрээнд тэргүүлэх чиглэлүүд дэмжих, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн ийм зорилтуудыг бид зорилтыг хэлж байна. Ингээд анхаарал татсан баярлалаа.